Та хоёр маань миний амьдралын чухал мөчүүдэд ер нь байнга дэргэд байдаг юм хэлээ шүү дээ. Гуруула хоёрын хооронд шаал дэми юмнаас ч хамтлагаа тараасан. Ястаа нэг багшаа хэлдгээр яг та ярьч хүчээрээ явж исэн бол өнөөдөр хамтлагийн 20 жил яа гээл байж байгаа юм шүү дээ. Яг бидний үед мандажсэн хамтлагууд ч юм шүү дээ. Одод болох хүслэнгээр нэгдсэн тоглолт хийж байгаа шүү дээ. Тийм үү? Гурлаар хамтлаг ингэж байх вэ? Монголын рок попын урлагт лава хамтлаг болсон гэдгийг бүгдээрээ нотцоол. Зөвшөөрлөгөө орцоо. Та нот юу хуццгаагаад байгаа юм? Тэг Монголын урлаг та хэдэр дутгаа юу? Хоёр хүүхд насны дөрөв цэвэрлэг гоё өнгөрөөс байхгүй болсон биш үү? Ягаад юм хачин ажиг хамтлаг байж болохгүй гэж? Why not? Өнөөдрөөс эхлээд та нарын стайл аха бишгэ миний ертөнцөөр байх бол агай өдөртөгч юм байна шүү. Баярлалаа. Одоо цаг төмөр өглөө. Тэгээ салгаас явж 90 хамаа өрөөдөлөд давраа юм шүү. Яг тааш шүү хатаа. Жиг ооз байлаа шүү. Ларва л гэсэн хэлчихсэн. Ларва нөгөө өтнүүд үү? продюсер Ганжи гэж сонсож байгаа юм байна. Үгүй зүгээр үү? Ёо. Зүгээр. Манай гинж байдیں۔ За юу цэг хаа. Болсон шүү. Сүүлийн удааш одоо дахиж өгч чадахгүй шүү. Зөө. Амгалгаар. Хой амцоо. Хой мадаа. Чи харин тэр мөрөөдлөөр маань мөнгө олоод байгаа юм биш үү? Би чамд мөшөөд боломж олгосон. Бидний хүүхэд байхдаа байгуулсан хамтлаг. Миний зүрх